Гэтэ үнийг бол одоо хамгаалж байгаа том бол оюун санааны ухамсар бол энэ сэргэлт. Энэ тэнгэрийн тухай ойлголт, энэ өв уламжлал гэж энийг хадгалж авч үлдэх нь зөв юм байш шүү гэдэг залуучуудын одоо харж хандах энэ ойлголт. За тэгээ ингээ хүмүүс оюун санаас сэрээд би бол ингэж хараад байгаа нөгөө сэрээд байдаг тэгээ яг нөгөө аргачлаа болохгүй байна уу те. За сэрчээд байдаг яг ямар аргачлаар бидний сэрсэн зүйлээ ингээ цааш нь ингээ залгамжлаа явах вэ гэдэг нэг тийм аргачлал нь олдохгүй байна уу. Энэ одоо яг ямар нөлөөллөөс болоод байна гэж бодож. Уул нь бид нар Монгол хүмүүс бидний нөгөө ахуйд байдаг зөндөө олон боломжтой байгаа шүү дээ тий. Бид энийг мэдээд байгаа мөртлөө яг детальны мэдэхгүй тэгсэн мөртлөө нэг юм сэрчээд идэг тэрийг яг яаж цааш нь өргөжлүүлэх үг нэг юм арга болохгүй байх гэж би хараад байгаа. Энэ тал дээр юу гэж байна? Нөгөө талдаа бид нар бол оюун санааны олон одоо юм зөрчил тэмцлийн дунд байна. Нэг талд нь шинжил ухаан бол оргилдоо хүрж байна. Техник технологийн шин дэвшлүүлэлтэд тулж байна. Нөгөө талдаа шашны олон урсгал оюун санааны одоо олон элементүүд бий болж байна. Уламжлж ирсэн зан үйл болоод энэ бүх мөргөл тэнгэр шүтлэг гэдэг юм байна шүү дээ. Тэгвэл энэ дунд бас гажуудж байгаа шашны нөлөөний өчнөө юм байгаа. Тэгэхээр бид нар одоо энийг зөв сайхан үлдээж тэ зон олондоо зөвөр нь таниулж үлдээхийн тулд бас нэг барьж авах чиг вэ нүү. Эсвэл дор бүрнээл ингээ өөр өөрсдийн үнэн гэдгээрээ явах уу.